Англи хэлийг орчинд нь ганцаарчилсан хям зардлаар суралцах боломжийг Mass Academy олгодог болоод багагүй хугацааг өнгөрөөж байна. Азийн томоохон улсууд англи хэл сурах хамгийн таатай улсаар Филиппин улсыг онцлон сонгож эхлээд байгаа. Тиймдээч Япон, Солонгос зэрэг улсын боловсролын яам нь Филиппин улсын сургуулиудаа хамтран ажиллаж иргэдээ англи хэлтэй болгоход нь анхаарч ажилладаг байна. Энэ боломжийг Mass Academy Монгол оюутан залуусд олгож Филиппин улсын суралцах хүсэлтэй оюутан залуусыг зөөлчж өгч байгааг дуулгахад таатай байна. Тус академийн анхны төлөөлөгчөөр сонгогдсон Лав Дулам Филиппин улсын Себу хотноос суралцаж сургуулаа амжилттай төгсөөд өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг хэлний мэдлэгээ дээшлүүлээд ирсэнд гэр бүл найз нөхөд ажлын хамт олон баяр хүртөгөөр өгтөө авлаа. За үнэхээр сайхан байна. Mass Academy-ийн анхны Монгол төлөөлөгч нь болоо Филиппин улсад 6 сар ажилласан. За тэгээд 6 сар тухайн ажилласан компаниас Япон менежменттэй гэхдээ Филиппинд үйл ажиллагаа явуулдаг. За олон улсын худалдаа, олон улсын колл центр, тэгээ олон улсын хэлний сургуулийн чиглэлээр ажилладаг байгууллагад 6 сар хэлээ сайжруулангаа за бас Mass Academy төлөөлөд ажилласан. Үнэхээр гоё юм. Улсад одоо сурч боловсрох орчин ер нь ямар байд юм болоо энэ талаар? Сургалтын орчин бол үнэхээр сайн. Оюутнуудад зориулсан оюутны үйлчилгээ, за тэгээ нөгөө хичээлийн программын хөтөлбөр бол яг нөгөө монгол хүмүүст аягүй сайн зориулагдсан. Тэгээ дээрэс нь оюутнууд өөрсдөө яг өөрт таалагдсан зөвлөлөөр сонгодог аягүй зүгээр. Ер нь бол хөтөлбөр аягүй сайтай. Филиппин улсад суралцж ягаад англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлээд ирсэн явдалд бол маш их баярлж байна. Үгүй явуулсан байгууллага хамт олон даваа баяр захирал, инкам олон захирал юундаа баярлж байгаа. Улам их энэ хүмүүсийнхээ оюуны мэдлэгт нэмэр хийж мэдлэг боловсролын дээшлүүлж байгаа талархаж байна. Хамгийн гол нь оюутнууд өөр таалагдсан хөтөлбөрөөр сонгодог давуу талтай мөн англи хэл сурахаас гадна амралтын өдрүүдээр үзсэн газруудаар аялж амрах бүрэн боломжтой байна. Ийхүү Mass Academy-г сонгон суралцсан анхны суралцагчдын нэг болох Лав Дулам Филиппин улсын Себу хотноо 6 сарын турш суралцаа сургуулаа амжилттай төгсөөд өчигдөр эх орондоо ирлээ. Хэрэг Лав Дулам шиг суралцаж боломжоо нэхийг хүсвэл Mass Academy-ийн дараах утаснуудад хандаарай. 77 8888 9911 6555 9910 4177 ингээл Лав Дуламдаа цаашдынх нь ажил амьдралд нь амжилт хүсье.